За би өөртөө нэг наадмын тухай жоохон нэмэлт тайлбар хийчих гэж бодож байна. Өвлийн наадам гэдэг байгаа. Энийг би өөртөө яагаад жоохон эсэргүүцээд байгаа юм бэ гэхээр өмнө нь би хизээч одоо өвлийн наадам болдог гэж сонсож байгаагүй. Зөвхөн 100 л наадмалдаг байсан. Яг хүүхдүүдэд хатуужилтаа байх гээд өвлийн наадам хийх хэрэгтэй Монгол хүмүүсийн уламжлалт гэдэг дэмжиж байгаа хүмүүс нь тэгээд шүү. Би бол харахтаа юу ч харж байгаа гэхээр үгүй хитрхи хатуудж байна. Өвөл наадамлаад 5 настай хүүхдүүдээр морь унуулад дахиулна гэдэг бол дэндүү хатуу. Учраа мэдхгүй хүүхдүүд байгаа. 5-аас дээш нас, ер нь 12 настай ч байсан хамаахгүй. Учраа мэдхгүй хүүхдүүд зөндөө байгаа. Уралдахын тулд, төрүүлэхийн тулд эрэгтэй хүүхдүүд гэдэг эрсдэл гаргахад бэлэн байдаг. Тэгээд тэрнээсээ болоод маш олон хүмүүс унж бэртэж гэмтэх магадaltaй гэж би удаа бодож байна. Тиймээс би удаа бол өвлийн уралдаанд би удаа эсрүүцэх талтайгаа. Наадам бол зөв. Би наадмаа олж дэмждэг. Наадмаараа 5 настайгаа уралдуулна уу, 12 настайгаа уралдуулна уу хамаа алах. Наадмаараа бүгднийг нь уралдуулна. Гэхдээ бас тодорхой хэмжээд бас нэг би яагаад би өвлийн уралдааныг би жоохон эсрүүцээд байгаа гэхээр одоо тун удахгүй Сибирийн салхи гарч ирнэ. Сибирийн салхи Монгол руу орж ирнэ. Тэр үеэр маш хүйтэн болно. Зарим өдрүүдэд зүгээр одоо морьтой байдаггүй тийм үү? Морьтой байдаггүй зүгээр юутаа алхахад хэцүү байдаг байхгүй юу? Зүгээр ингээд ороолтоор тацраа ингээд ороогүй зүгээр ингээд ил гаргаад алхахад хацраа ташдсан шүү дээ. Хүйтэн болдсон шүү дээ. Тэгэд ерөнхийдөө ийм хүүтэн байдаг байхгүй юу? Би юу гэж хэлэх гээд байгаа юм бэ гэхээр Монгол хүмүүс хатуужилтаа байх нь зөв. Гэхдээ өвөл уралдууллаа гэд энэ бол бүр хитрхээс хитэрж байгаа асуудал гэж би одоо бодож байгаа. Би ядж яхад одоо утгагүй Сибирийн хүүтэн салхи сатгална. Сибирийн хүүтэн салхи орж ирнэ. Энэ хэр удаан үргэлжлэхийг би сайн мэдэхгүй байна л да. Гэхдээ ямар ч тач Сибирийн салхи ирж байгаа гэсэн тийм сурд болчихсон. Тэр яг ийм үед яагаад заавч хүүхдүүдийг уралдуулах гэдэг юм бэ гэдэг асуудал ярьж байгаа. Би урд нь одоо юу гэдэг баг бахта би дандаа нэмгэн нойтон хувцастай, дандаа хуучин хувцастай. Нэг бол ахыхаа томцсон хувцсыг, нэг бол уранхай гуталтай, гутлаа наагаа явдаг гэсэн. Гэдэг нөгөө гутал хоол нэг чинь гэдэг чинь улан салчдаг. Тэнгуут нь урталт нэг цавуу үйж байгаа л тэгэл нэг наасан болгоол тэгэл гадаа баг бахта хасах 30 градусын үүдэнд 30-40 минут өглөө сургуулаа хүлээхдээ баг ингийн хүмүүсээс хамгийн нэмгэн хугацаанд би үйдэг гэсэн баг. Тэгээд дараал зогсож яадаг байсан. Дараалын зовлонд би бол хангалттай мэднэ. Хатуужил гэдгийг та нараас хангалттай үз. Хүн даалаа гэд хачуудалчтай хатуужилтаа болчдгүй юм гэдгийг би бас мэдж байгаа. Яг тодорхой хэмжээнд нөлөөлнө. Би Солонгост ажиллаж байх хугацаанд дараад нь том болоод би яадаг гэсэн гэхээр хүүтэн усанд тусанд ордог гэсэн. Солонгост би яадаг 2-3 жил би ажиллаад ирэх хугацаанд би яадаг гэсэн гэхээр зүгээр өвөл штэ. Зүгээр хаалгаар ингээд салхи сийгж байгаа Солонгост. Яг өвлийн эд хүүтнэр. Тэгэд хүүтэн ус ингээд халуун бүлээ бизээ хүүтэн чижтэй нэг халуун ус байхгүй хүүтэн ус нь. Тэгээд хүүтэн ус халуун ус тасарсан. Тэгээд хүүтэн усанд би ингээд орж байгаа. Миний биендээс халуун ингээд уус авсаж байгаа. Тэгэл усанд очиод гараалгүй шүү дээ. Ядагчгүй. Ажиллаад зүгээр л хурж ижсэн. Ядагчгүй байсан. Тодорхой хэмжээд татуулж суулгах нь зөв. Гэхдээ тэгдэгэд хүний би сайжирчдгүй юм байлээ гэдгийг би удаа ойлгосон. Хүний хувь заяа гэдэг ондоо хүн хатуужилтаа боллоо, хүүтэн усанд ордог байлаа гэд тухайн эрүүл нэмд муудахгүй гэсэн бэдгүй мэн гэдэг би мэдсэн бохоо. Өөрийнхөө би мэдэрсэн.
Тэгээ би гол нь юу гэж хэлэх гээд байгаа юм гэлээ штэ. Би Солонгост өвлийн хүүтнэр тийм үү? Ундаг дугуй унаад явж исэн байхгүй. Тэгээд өвлийн хүүтнэр ундаг дугуй ундаг хүмүүс зөв мэдэн дээ. Унжсэн хүмүүс л мэднэ. Өвлийн хүүтнэр магадгүй тэр морь уртахад ямар хэцүү гэдгийг. Майн том өвчүүд өөрснөө өвлийн хүүтнэр морь унаад тавихгүй өөрснөө моцикло нэг унаад тавихгүй заримуд нь өөрснөө нөгөө нэг моцикл унсаж гэсэн дуулахтаа явж байгаа болохоор тэд нар сайн мэдэхгүй байх шиг байна. Зузаан бэлийгүү заяо. Тэгээд нимхэн бэлийгүү заяо. Тэгээд нимхэн бэлийтэй ч юм уу те. Нимхэн бэлийтэй байсан ч таардгийн заяо. Бэлийтэй байсан ч таарна. Зузаал биш бол. Маш зузаан байх хэрэгтэй. Зузаан бэлийтэй л биш бол таардгийн. Би Солонгост би дугуй унаад явж байхад яадаг гэсэн нимхэн бэлийтэй ингээд хордлаад явчихгоот гар салхинд нэгт гэл амар таарна. Өвдөг таарна. Гар таарна. Гацар нүүр таарна. Тэгээ холын замд хэрвээ би өөрөө одоо юу гэдгийг тийм ээ яг морь уралдахдаа хэр хол уралдгийг би сайн мэдэхгүй байна. Гэхдээ ямар ч тач би нэг тодорхой хэмжээний бас нэг зайд явж байхад бол гар мар бол амар таарч шүү дээ. Гар нүүр бол. Тэг хөлч гисэн таарна тэгээд. Ерөнхийдөө би гол миний хэлэх гээд байгаа санаа юу юм бэ гэхээр нь шүү дээ. Морь уралдуулах гэж ингээд хүүхдүүдэд дулаан хувцаслуулахгүй өвлийн хүүтэнд. Дулаан хувцлаад тавих юм бол нөгөө хүүхдүүд чинь унж бэртэх нь арай бага байх. Тэгтэл ер нь дулаан хувцал чинь ингээд хөдөлгөөнийг нь бас хориод хийчихвэл бас унж бэртэх нь бас төвхтэй тийм үү. Тэгэхээр би юу гэж болж байгаа тэр яг уралдаан юм бол тийм үү. Зүгээр наадмаараа тэр хүүхдүүдэд уралдуулчихж гэдэг санааг л би хэлж байгаа шүү дээ гол нь. Өвлийн үйлрэл өөрснөө уралдахгүй шүү дээ. Энэ том хүмүүс чинь өөрснөө уралдахгүй шүү дээ. Өөрснөө өвдөж зовхгүй шүү дээ. Хүүхдүүдийн тэд нар яаж зовж байгааг мэдэхгүй шүү дээ. Би өөрөө бага байхдаа маш их одоо даардаг хичнээн хөд усанд ороод яадагчгүй байсан ч гэсэн дараагийн зовлон би өөрөө хангалттай мэддэг болохоор би хэлж байгаа. Би Солонгос зүгээр өвлийн хүүтнэр дугуй унаад явцдаг байсан болохоор салхи сүрөд дугуй унаад явцдаг байсан болохоор би хэлж байгаа. Та нар энэ ах нар өөрснөө ядаж өвлийн хүүтэнд тийм үү? Дугуй унж үдсэн үү гэдэг юмыг би бас асуумаар ах юм. Салхи сүрөд дугуй унж үдсэн үү өвлийн хүүтэнд? Өвлийн хүүтэнд дугуй унаад явхад дараад нь дугуй унах, моцикл унах. Дараад нь өвчтөй болдсон шүү дээ хүмүүсээ. Үеийн өвчтний өвчтөй болдсон шүү дээ хүмүүсээ. Би бол яг тий зүгээр ерөнхийдөө бол урд нь би яг Солонгост би яг дугуй унжсэн болохоор гайгүй. Хөдөлгөөнгүй. Моцикл, морь, өвлийн хүүтэнд салхи сүрөөд удаан хугацаагаар яваадах юм бол өвчтөй болдсон шүү дээ. Энийг бас жоохон ойлгох хэрэгтэй хаа гэж би одоо бодож байна. Юм мэдэхгүй байна. Юм мэдэхгүй байх шүү. Та нар наад нэг уралдаан гэдэг юмараа талимдуулаад хүүхдүүдэд та нар хорж явах гэдэг байна. Хүүхдүүд чинь нэгт зузаан хувц өмсөх шаардлагатай болно. Зузаан хувц өмснө. Зузаан хувц өмсөхгүй бол даарна. Зузаан хувц өмслөөр яг олигтой хөдөлж хүснээрээ хөдөлж чадахгүй байх магадлал өндөртэй. Тэгээд дээрэс нь тэр морины тоос чороо шиг юм хөрөө бужигнаад ирэх юм бол хин нэгний арагшаага чулуун ийш тийшээ ямар нэгэн хатсан цас мэс бүр амар хүн зүсгэд болцсон бэлэн болцсон байгаа штэ. Морины туураад ингээд гიშгэгдсэн юм хоошоогоо шидэгдэн. Чи яагаад юм ойлгохгүй байгаа юм бэ чинь? Яг дээр үед эн чинь тийм үү. Ингээд хүүхдүүдийг унуулад 5 настайгаас нь суулаад унаалаа сургачихсан. Тэгээ дайн байлтан боллоо. Дайсан дайлаа гингут за хүүхдүүдийг морин дээрээ суулгаад
зутаалах болчдөг ус хөө. Тэгэл хүүхдүүд нь морин унаал зутаа чинь яг тэгвэл дайм байлтанд хүүхдүүд байлдаж чадахгүй шүү дээ. Шууд зутаад өгсөн байхгүй. Тэгээ хүүхдүүдийг өнгөдөө морин унж сурдаг тийм наадамтай байсан тийм. Одоо ч гэсэн тийм наадамтай байгаа тийм. Зөв би наадмаа дэмжиж байгаа. Ямар нэгэн дайм байлдааны үе бол магадгүй тэгээд мотоцикл машин ажиллагаа боллоо гэхэд морин унаал явах бах. Би энийг дэмжиж байгаа. Гэхдээ гэртээр үеэсээ би хизээж би одоо өвөл наадан болдог гэж би сонсож байгаагүй юм байна. Гэв гинтхэн өвлийн наадан болдог, хавар наадан болдог гэд хавар өвөл наадмын морины уралдаан болдог гэдэг унах юм. Юу болоод байгаа би өөрөөсөө би юу гэж бодож байгаа юм гэхээр би энийг юу гэж ойлгож байгаа юм гэхээр одоо нүүн жигсаалаар жигсаалыг дардаг, сенсацаар сенсацыг дардаг. Ямар сенсацыг дараад байгаа юм гэхээр энэ сенсацыг дараадах шүү байна. Нөгөө нэг юу гэдэг вүлээ? Оюутлогын гэрээг оюутлогыг хятадуудад өгж байгаа гэсэн тийм сенсацыг газар нутгийн сенсац ч гэнэ үү? Тиймэрхүү үдний сенсацаар сенсацыг дараад тэгэд нөгөө талд нь ямар сенсац байгаа юм гэхлээр нөгөө урааны асуудал гэсэн. Иймэрхүү нэг хэд хэдэн сенсацуудыг дарахад энэ нэг өвлийн морин уралдааны гэсэн нэг шинэ одоо соёл гаргаж ирээд байгаа юм аашин. Би одоо тэгж байна. Би өмнө би өвөл би уралдаж исэн гэж би өрдөөсөө би бодохгүй байгаа. Өмнө би уралдаж исэн гэж би нэг ч сонсож байгаагүй юм байна. Өвөл би цагаан сар л болдог гэж сонсож исэн. Хизээ өвөл уралдаж исэн. Өвөл та нар хэрэг уралдах гэдэг юм бол тэр уралдах дуртай ах нар өөрснөө уралд заяа та нар. Та нар өөрснөө тэр малгай толгоогоо нэмгэлээд хамаг өдгээрээ тэр гараад өөрснөө хөлдөж өвчлээ уралцаа юу. Зовлон мэдэрснээр даарснараа хүн заавал тийм эрүү сайхан амьдэрчдэг юм биш. Эргүү новшнуудаа. Ухаан муутай юм бэ та нар ч ямар. Жижиг хүнийг чирэгжүүлэх маш олон арга байгаа. Гэтэл шууд өвлийн үдэн уралдаанд тэсгэм хүүтэнд гаргаж ирээд уралдуулна гэж солиорох юм. Чи болохгүй шүү дээ эн чинь. Тэгээ өөрснөө нэг зүрхийн хүүхдүүдийг чирэг үсэг гэдэг. Өөрснөө чирэг биш дээ та нар. Та нарын чирэг чинь бол хаанаа. Та нар өөрснөө уралдаад моцикл таваад нэгэн дойд нь моциклийн тэр дуулахын битгий өмсөөрөө та нар заяа. Моциклынхаа тэр дуулахыг өмсөхгүйгээр та нар нэг километр ядаж дор аж нэг километр та нар нэг хурдтай яваад үзтээ салхи сөрөөд хүүтэн тэр Сибирийн салхитай үед тэр та нар нэг наад нэг улаан нүрэ гарч байгаа та нар нэг удаа 1 километр та нар нэг уралдаад үзтээ салхи сөрөөд та нар өөрснөө сенсацыг дарах гэж солиорч штэ та нар. Тэгээд дээрэс нь аливаа юмд юу гэвэл баланс гэж байх хэрэгтэй байдгийн. Аливаа юм баланс гэж юм байх хэрэгтэй. Балансыг алдагдуулж штэ. Монголын увд соёл уламжлал байх хэрэгтэй. Гэхдээ бүр хэрээс хэтрүүлж хатуучлалтай болгоно гэж заавчгүй бүр өвлийн тэсгэм хүүтнэр жоохон хүүхдүүдийг явуулдаг нь ямар учиртай энэ чи балансыг алдагдуулахад санаатаа тэгээд байгаа юм уу хайшин би өвдөө тэгж л хардчихэв. Солиотын няцгаадаг юм. Өнөөдөр 2025 он 1 сарын 29 23 цаг 21 минут болж энэ хүрээд ингээд дуусгая.